сонгодог хөгжмийн сан. Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар Италийн дуурийн дуучин Luciano Pavarotti-ийн амьдрал, уран бүтээлийн тухай хүргэхээр бэлтгэлээ. Qual piuma al vento muta d'accento e di pensiero, sempre una amabile leggiadro viso, il pianto il riso e menzognero. La donna è mobile, qual piuma al vento muta d'accento di pensier Luciano Pavarotti зоогийн ширээнд дуртай гарan алдартай нэгэн. Өөрийнх нь хэлдгээр сайхан хоол гэдэг тэр өдрийн уран бүтээлд эрч хүч нэмэгдүүлэгч юм. Энэ сэдвээр түүний эхнэр Адуа Luciano өөр эмэгтэй рүү гүйнэ гэж би хизээч хэлэхгүй. Харин тавхтай гомн руу гүйнэ гэвэл үнэмшнэ гэж ярьсан байдаг. 1995 онд хэвлэлүүдээр 60 настай дуучин удахгүй болно гэж шүүгсэн. Энэ тэмдэглэлт баярын буруутан нь түүний 28 настай туслах Nicoletto Mantovani байлаа. Тэр үнэхээр хүүхдийг нь төрүүлэхээр шийдсэн байж 40 жил ханилж 3 охиныг нь төрүүлсэн Адуа энэ мэдээг сонсоод нөхрөн орхижээ. Pavarotti ч ойрын үед сад Адуа бидний гэрвэл бүрмсэн цуцлагдана гэж мэдэгдсэн байна. Luciano Pavarotti 1935 оны 10 дугаар сарын 2-нд Италийн Модена хотод төржээ. Багадаан тэр гүрвэл, мэлхий барьж тоглох, бас дуулах их дуртай хүүхэд байсан гэдэг. Lucianoг 5 настай байхад түүнийг үнэхээр сайхан хоолойтой гэдгийг мэдсэн байна. Талхчин аав нь ажлынхаа чөлөөгөөр найрал дуунд дуулж, Caruso, Gelli, Martinelli нарын пянзыг ихэд сонсдог байжээ. Гэрийнхэн ч эдгээр пянзнуудыг бүгд анхааралтай сонсцгоо. Luciano өрөөг нь дотроос нь түгжээд говьсгүй зүр ховирх дуртай гэдэл дуулж өгнө. Хөршүүдийнхэн гарч ирэхийг ч үл анхаарна. Модена хотод Gelli ирэхэд Luciano түүнд ойртож очиод хөшигний араас би ч гэсэн дуучин болмоор байна гэж чангаар хэлж байсан удаатай. Гэхдээ Pavarotti Genlure-ийн ордных учраас аливаа асуудлыг бүх талаас нь шүүн тунгааж шийддэг байлаа. Бас эрсдэлтэй алхам хийх дуртай нэгэн. Юутач 1961 онд Regionale Emilide болсон дуучдын уралдаанд төрүүлэхэд тэр их зориг хичээл зүтгэл гаргасан юм. Тэр жилийн театрын тайзнаа Puccini Bogemadorын Rodolphe-ийн аригаар анхны гарагаан эхэлжээ. Та бүхэн түүний дууснаар Rodolphe-ийн арийг сонсож байна. Ma per fortuna una notte di luna e qui la luna l'abbiamo vicina. Aspetti signorina, le dirò con due parole. Chi sono che faccio come vivo. Pavarotti хэлийн чанд дахь тоглолтоо Белградад хийж La Scala театрт дагалдан дуучнаар орсон байлаа. Театрт орсноор тэр үсэн дэвшиж хариуцлагаа өндөрсгсөн байна. Удалгүй дагалдангаас гоцлол дуучин болж дуурийн аваргуудыг тайзнаас буумагц дуурийн жинхэнэ хаан болсон юм.
Дуу бичлэгийн Дека Фирм Pavarotti-тэй урт хугацааны гэрээ байгуулж, үүнээс хойш нэг их удалгүй тэрээр төв дэлхийг эрхих аялан тоглолтоо эхэлжээ. Pavarotti Амстердам, Цюрих, Венад дуулж, Лондоны Covent Garden театрт болсон тоглолтоос нь хойш түүнийг гялалзсан амжилтууд дагалдах боллоо. 1980 онд Pavarotti дуурийн урлагийг сурталчлах том төлөвлөгөөс эзсэн юм. Түүний анхны арга хэмжээ 1981 онд Лондоны Гайд паркт болсон байна. Энэ үед тэр битүү тайзан дээр дуулж, харин хөгжмийн хорхоотон үзэгчид борон дунд зогсож байлаа. Шүхэр барьсан 10,000 үзэгчдийн дунд Диана Гүнж, Хунтайж, Чарльз нарч байсан юм. Дараа жилүүдэд нь Pavarotti сурталчилгаанд зураг авахгүйж Тимэ Жоржо гэдэг инэдмийн кинонд хүртэл тоглож амжижээ. Үр дүнд нь түүний нэр алдар ихээхэн төгж, дөр үзэдгүй хүн хүртэл Pavarotti-г мэддэг болсон байлаа. Үүнээс гадна тэр дурсамж намтраа өгүүлсэн "Миний өөрийн түүх" Grandissimo Pavarotti зэрэг номнуудаа гаргасан байна. Эцэст нь тэр рок попын одуудтай хамтран дуулахаар шийджээ. Ийм тоглолтын анхных нь 1992 оны 9-р сарын 27-нд Моденад болж Sting, Patricia Cass нартай хамтран дуулсан байна. Одоо та бүхэнд Pavarotti, Sting хоёрын хамтран дуулсан Тэнгэр элч нарын хоол нэртэй дууг сонсгоё. Pavarotti-ийн тоглолт бүр амжилттай болж байгаагүй. 1991 онд Ла Скала театрт Дон Карлос Дуурт дуулж байхдаа ганцхан алдаа гаргаснаас нь болж үзэгчид дургуйцлан илэрхийлж байсан удаатай. Үүний дараагаар тэр хэдэн жил Италийн тайзнаа гарахгүй байсаар 1994 онд Неаполийн театрт Багтан Адам дуурийн Рикардогийн арийг дуулсан байд. Удалгүй олон үзэгчдийн өмнө задгай талбайд дуулах хэрэгтэй боллоо. Италийн нэг менежерт дуурийн ододын хамтарсан тоглолт хийх санаа төрсөн нь энэ л дээ. Ингээд юун түрүүнд Лучано Pavarotti, Placido Domingo, Jose Carreras нарт хандаж 1990 оны 7 дугаар сард Иримд урьдан болж байгаагүй тийм том тоглолт хийх санал тавьсан байна. Дуучдаж зөвшөөрцгөөж. Тэд энэ шоу ямар амжилтанд хүрэхийг төсөөлж байгаагүй ч тэдний тооцоолж байснаас хавьгүй их орлого оруулжээ. Иримийн талбайд олон мянган хүн цугларснаас болоод тоглолтын дараа тэр хэсэг яг л дайн болсон юм шиг байдалтай хосорсон гэдэг. Тиймээс Иримийн засаг захиргаа хотынхон талбайд дахиад ийм арга хэмжээ зохиохыг хориглосон байна. Тоглолт дууссаны дараагаар найрал хөгжмийг удирдсан Мета Зубин "Одоо ч би яахан аргагүй баян хүн боллоо" гэж хүртэл хэлж байлаа. Гэхдээ тэр нь нийт шагналын багахан хэсэг. Агуулмжийн төр өндөрлөн Тарвята дуурийн хундагны дууг 3 тенорын хамтран дуулснаар хүргэе. Bria voluta liviana I dolci fremiti che suscita l'amore
poiché quello che ha da fare onnipotente va. Viviamo, amore, amore, fra i calici più caldi baci avrà. Tra voi saprà di vivere il tempo mio giocondo. Tutto è follia, follia nel mondo, ciò che non è piace. Godiam fugace e rapido il gaudio dell'amore, è un fiore che nasce e muore, né più si può godere. Via, ci invito da farvi docendo lusinghiera. La vita è nel tripudio, quando non sai ancora, non dite che l'ignora, è il mio destin così. Godiamo la danza, la razza, il mattino, che aveva di questo paradiso le scopre. Гурван тенор хамтарсан тоглолтоо 4 жилийн дараа Лос Анжелест хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний нээлттэй зориулан хийжээ. Энэ тоглолтыг сансрын хиймэл дагуулаар шууд дамжуулан нэвтрүүлсэн байна. Чухамдаа тэд л ийм тоглолтын үндсийг тавьж 1992 онд дуурин од Монсеррат Кабале, рок дуучин Фредди Меркури нар Барселоны Олимпийн хаалтад зориулан Барселона сүлд дууг дуулцгаас юм. Удалгүй Доминго Паваретти нар дуурин Ари, эстрадын дуунуудаас бүрдсэн шинэ хөтөлбөр бэлтгэж тоглолтоо хийсэн байна. 100 мянган долларын ашиг орлогын их булга нь CD болон видео хурцагнууд нь байлаа. Үргэлжлүүлэн тэдний дуулсан Sorrentodo ирээрээ дууг сонсоцгоё. Mare quanto è bello, spira tanto sentimento, come tu a chi tiene a mente, casciatate fai sunna. Guarda qua chi stu giardino, senti siesti giure arance, no profonda così fine, parto a Dio, da lontana vasto cuore, da terra dell'amore, tiene a cuore. Тохиолдлын биш баттай амжилтанд хүрсэн болохоор яагаад дэлхийг торсон аялан тоглолтоо хийж болохгүй гэж? Ингээд тэд Лондон, Мюнхен, Нью-Йорк, Токио, Мельбурн цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийлээ. Мета Зубен Мюнхний дуурин театрын ерөнхий удирдагчаар ажиллаж байсан болохоор энэ тоглолтод оролцож чадсангүй, харин түүний оронд Метрополитано опера театрын ерөнхий удирдагч Жи Леванийг урьжээ. Тоглолтыг зохион байгуулагчид очсон газар үрийнхээ шилдэг найрал хөгжимтэй дуулж, ододын тоглолтыг үзсэн хэдэн 10,000 шүтэн бишрэгчид үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Guarda torno stessere
guarda non cantate e te vanno tanto bene e te voressero passare. E tu dici io parto a Dio da lontana da stupore a sta terra dell'amore tiene o cuore non tornare. Удалгүй Паваретийн амьдралын хэв маяг жинхэнэ од тэр бумтангуудыг санагдуулах болсон юм. Түүний тоглолтыг зохион байгуулагч хувийн нарийн бичгийн дарга Будапештийн уугуул Тибруудаас Паваретийн бүхэл концерт дуурийн тоглолтуудыг төлөвлөж байжээ. Тэр бүх орлогоо үл хөдлөх хөрөнгө болгодог байлаа. Түүний эзэмшилд Модена дахь 600 сая лирийн өргөө, Монте Карлод 500 сая лирийн байшин, Нью-Йоркийн байр зэргүүд нь орж байлаа. Сая долларын хадгаламж эзэмшигч тэрээр ажлынхаа хөлсийн хэмжээг аль болох өсгөхгүй хижээж нэгд өрт $20,000 хэтрүүлэхгүй байхыг санал болгодог байжээ. Гэхдээ түүний ажлын хөлс дэлхийн хамгийн өндөрт тооцогддог юм. Паваретиг 3 тенорын гол хөдөлгөгч нь гэж үздэгч орлогоо 3 буул тэнцүү хуваан авдаг байжээ. 1990-ад оны 2 дугаар хагасаас Паваретти pop одуудтай байнга дуулах болсон юм. Нэрт дуучин маань Жорж Майкл, Энрико Иглесиас, Трейси Чепмен, Моника Нараньо, Акуо, Savage Garden, Евротимикс зэрэг хамтлаг дуучидтай дуулжээ. Камбож төвдийн хүүхдүүдэд зориулсан түүний тоглолтод 14 дугаар Далай ламч оролцож байсан юм. За энэ бүгд нь нэг талаар дуучны амжилт горилсон тоглолтууд бишээ гэдгийг нөгөө талаар pop тайзан дээр дуурийн дуучны орон зай хэзээд байдаг гагцхүү тэнд шудраг өрсөлдөх хэрэгтэй гэдгийг харуулж байлаа. Өөр 1990-ад оны ихэр хэвлэлүүд урдын бидний мэдих Паваретти гэж байх юм боллоо. Өнөөдөр тэр зөвхөн цэнгэлдэх хүрээлэнгийн хямдхан шоуны дуучин болж хэмээн бичцгээж байсан юм. Гэвч тийм биш. Түүний шинэ бичлэгүүд нь урдынхан амжилтуудыг давтсаар л байлаа. Лучано цэл хоолойтон дүрэн маш сайн сонгох хэрэгтэй гэж үздэг нэгэн. Ийм ч учраас тэр урын санган бага зэрэг хязгаарлах нь бий. Гэхдээ өөрийнхөө сонголтоос өөр айрыг дуулахдаа тэр ёр харамсдаггүй гинэ. Хэтвчэн түнтэлэх гэж тэр цэнгэлдэх хүрээлэн дуулж болох ч театр дуулахдаа Паваретти зөвхөн өөрт хамгаас илүү таалагдсан дүрээл сонгодог нэгэн. Ингээд нэвтрүүлгээ түүний дууснаар Фигарогийн хорим дуурийн Фигарогийн айрыгаар өндөрлөе. Con la donnetta, col cavaliere, la che bel vivere, che bel piacere, che bel piacere per un barriere di qualità. Tutti mi chiedono, tutti mi vogliono, e donne e ragazzi, vecchie fanciulle, di qua la Marocca, questo la Сонгодог хөгжмийн сан нэвтрүүлгийн энэ дугаараар Италийн дуурийн дуучин Лучано Павареттийн амьдрал уран бүтээлийн тухай хүргэлээ. Нэвтрүүлгийн редактор Солонго, найруулагч Саран Туяа, нэвтрүүлэгч Билгээ. Che furia, che folla!